Зумбилгийн мөрдлөг. Зумбилгийн мөрдлөг үргэлжилж байна. Зумбилгийн академи Facebook хаягаар болон шуудангаар илрээгүй гэмтрэг, сургуу алга болгоцтын талаар олон орон хүсэлтүүд ирж байдаг. Бид боломжтой бүхий л аргаараа тэдэнд туслахыг хичээж ирсэн. Энэ удаад нөхрөө бусдын гарт алдсан нэгэн эмэгтэйн хүсэлтийн дагуу зумбилэгтнүүд мөрдлөг явуулах болно. Цэрэмпэлийн лавгсруу нөхөр дөрөв хүүхдийн хамт халуун амбулаар амьдарч байлаа. Түүний дөрвөн хүүхэд өсөж том болж их хүний жаргалыг эдэлж байлаа. Гэтэл нэг л өдөр түүний гэрийн төшөг болсон нөхөр нь зуурдаар нас болсон түүний амьдралыг гонигт автуулсан юм. Нөхрийгөө ажилдаа явлаа гэд гараад дахиж ирэхгүй гэдгийг мэдсэн мэд нөхрөө гаргах их л дургүй байжээ. Тэр шөндөө нөхөр нь ирсэнгүй. Харин өглөө нь нөхөр нь нас орсон тухай мэдээг цагдаагийн газраас дуулгажээ. Дөрвөн хүүхдийн хувьд надад одоо амьдрахаас өөр арга үнэтэй байхгүй л. Энэ хэрэг чи 2008 оны 10 сарын 20-наас 21-ний шилжчихсэн болсон. Тэгээ нэг л өглөө 20 жил танилсан ханиасаа садна гэдэг үнэхээр хатуу байсан. Хатуу амьдрал гээд одоо яах вэ? Дөрвөн хүүхдээ. Ямар ч байсан нэг хоолнд нь залгуулчихъя гэд би өглөө ороогүй хүнд хүчээр ямар ч ажил байсан хийгээд зүтгэдгэлт. Түүний нөхөр талигач Эрдэнэт төлөв даруй бусадтай ам зөрдгөө ажилласан нэгэн байж. Тиймээс нөхрийнхээ амнасыг хөнөөсөн гэмтрэгтүүдийг олж зохих шийтгэлийг хүлээхийг туйлын хүсэж цагдаагийн байгууллагаар олон удаа хандсан ч хосгож өгсөн гэсэн шинжээчийн дүгнэлтээр хэрэгийг хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч лавгсрын нөхрийгөө бусдад хорлогдсон гэдэгт бүрэн итгэлтэй байдаг тул хэргийн үнэн зөвийг олж өгөх эцсийн найдар болгож зумбилэгтнүүдэд хандсан. Шилдэг зумбилэгчид ээлжид мөрдлөгөө явуулахаар Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумыг зорьсон юм. Зумбилэгчид энэхүү хэргийн талаар хэрхэн мэдээлэл өгөх бол энэхүү хэрэг явдал бусдын оролцоотой алга байсан уу? Эсвэл золгүй явдал байв уу? Энэ бүхний тайлбарыг тунуудахгүй удаан авч үзээрэй. Оны 10 дугаар сарын 21-ний үрээр 6 цагт Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын төвд баригдаж байсан цэцэрлэгийн барилгын хашааны урд талд талигач Эрдэнэтийг овоолсон шороо түшээд нас урсан байхыг барилгын манаач анхуулжээ. Цагдаагийн газрын анхны үзлэгээр Эрдэнэтийг цэцэрлэгийн хашааны гаднаас чирж оруулж ирсэн улам рүүлджээ. Мөн түүнийг чирж явсан байх магадaltaй хоёр хүний орос бакалны мөр цогцсны хажуу талаас олдсон байна. Тэр хэрэг гараад би энэ хэргийг идрүүлчих гэдэг одоо эхний жилүүлэх тууштай хөөцөлтөлтэй байцаагч гэсэн ойрхон очиж мэдүүлэг аваад энэ хэргийн татаар юусан тэгээд жид хэртэй болсон улсуудаа мөрдөнд байдгаад түрүү талаасаа энэ хэргийн татаар мэдээлэл гэрчийн мэдүүлэг гарч ирсэн нэг хүнийнүүд энийг одоо тэр хашааны өвөр аваачид тавьсан хоёр хүн дамжлаад явсан талаараа мэдээлэл өгсөн. Мөн анхны задлан шинжилгээний шинжээ чимчийн 59 тоо дүгнэлтээр талигач амьсгал бүтэлтийн улмаас зүрхэн зогсож нас орсон дүгнэлт гарчээ. Тэр үед нь бол тэгж ойлгож байсан. Тэр хэрэгтэй явж шүү гэж явсаар 2-3 жил шахуу гаргаж. Хавтас тэргийн 178 дугаар хуудсанд байгаа задлан шинжилгээний зураг улаан хоолойд нь цус урсан хэмжээ. Өнгө байдлаас талигач хоолойгоо боолгож нас орсныг тодорхой харуулдаг байна. Шаргасаар бол юу нүүрэн тус газар бол зүгээр амнаас цус гарсан, тийм амраас цус гарсан тийм байсан. Тиймээс талигачийн ихнэр лавгсрын энэхүү хэргийг хүн амны хэрэг гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Гэвч цагдаагийн газар олон дахин задлан шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөөр эцсүүлд нь талигачийг осгож нас орсон гэж үзсэн байна. Тэгэл ахиж шинжилгээ хийний хэрэг чинь эмч өөр хэрэг дээр буруу дүгнэлт гаргацсан байна. Тэгээ эмчийн хийсэн буруу дүгнэлтийг одоо бид нэ шалгах зорилгоор
танаа хэрэг дээр дахин задлан хийнэ гэд ирсэн. Тэгээ миний хувьд бол өгшөөрөөгүй. Тэгээд тэр осголт болж хувирсан. Тэгээ нэг танхаагаар хүнээс хэрэгээ шалгаж ирсэн хүмүүс маань бодоод танхаа хэрэг болоод тэгээд нэг жил гарын шалгагдаад тэгээд хаагдсан дөө. Цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа лав өсөрөн эцсийн найдлага тавьж хэргийн үнэн зөвийг олохоор зүүн бэлгийн мөрдлийг нэвтрүүлэгт хандсан юм. Одоо яг улаан зам байсан тэнд бол зам дээр малгай байсан. Тэндээс бүр аюу тод чирсэн байсан шүү дээ 5-6 метрийн газар. Ингээд Талигачийн гэрт эхнэр бол төрсөн ахын зүүн бэлэгтнүүдийг хүлээн авч уулзах болно. Тэдний зүүн бэлэгтнүүдээс мэдхийг хүсэж байгаа зүйл нь Талигачийн өхний шалтгаан осголт уу? Эсвэл аллаг байсан уу? Зүүн бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорчханд, зүүн бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Нэгмарч, зүүн бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Өвлөн, зүүн бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зүүн бэлэгчтэй холбогдох утас 8085 тэгнэг 85. Хэргийн талаар мэдээлэл өгөх эхний зүүн бэлэгтэн зүүн бэлгийн тулаан 3 ялагч Зайран Дорчханд. Тэр нь лодорч хэлдэг байгаа. Гэсэн тийм ээ. Илрээгөө. Талигч ходоод зүрхнөөс жоох өвчлөлтэй байсан юм байна да. Тэгээд энэ хэрэг гарах үед нь болохоор ерөнхийдөө орон 23 цагаас хойш 23-с 24 цагийн хооронд болсон байна. 4-өөс 5 хүн оролцоод тийм зодон хэмээгийн юм болсон байна да. Гэрчийн мэдүүлгээр Талигач Эрдэнэт сумын төвийн хойно байрлах Жонвон баарны үүдэнд оройн 21-с 22 цагийн хооронд байзартайгаа маргалдаж байсан. Тэр хэрэг болсон газраас энэ хохирчин цогцыг зөөж авч тавьсан гэж хэлэндэ. Зам дээрээс уг шарилыг чирж авчихсан тийм. Тэгээд хашааны болонд авчиж тавьсан байсан. Тэгээд яг тий гардаж үйлцсэн хүн нь бол одоо энэ газар усантай бол байна да. Ерөнхийдөө бараг бүгд байж байна. Сэжигтэн одоо энэ цагдаагийн байгууллагаас хуулийн байгууллага шалгасан сэжигтэн бүгд ч гэсэн ерөнхийдөө бол энэ хэрийг гардаж үйлцсэн хүмүүс гэж хэлнэ. Зохион байгуулалтаагаар нуун дарагдуулж байгаа хэрэг л байна да. Илэрхийлж жоохон сааттай төвхтэй. Хэрийг мэдчихсэн хүмүүс эмэгтэй хүн бий. Эмэгтэй хүмүүлийг илрүүлчих гэсэн санаа бодолтой байгаад болох өөр дээр нэг тийм дарамт ирснээс болж илрүүлэх боломжгүй болж байгаа. Бол тийм нөлөөлсөн байдал одоо биднэрт бол тийм мэдээлэл байгаа л та. Тэгээд энэ хэрэг үүсгэх шалтгаан нь бол зүгээр нэг тийм жижигхэн маргаан дээрээс сүлдэлтэйгээр л хэргийг үйлцсэн байна да. Хэрэг илэрхэд бол нэг жоохон зайтай одоо бас бичлж болж магадгүй ерөнхийдөө энэ жилдээ багтаагаа дэлгэрүүлэх сайн байна. Тэгээд энэ хуулийн байгууллагаараа тэр дээд шатны шүүх гэдэг юм уу улсын мөрдөн байцаах гэдэг юм тиймэрхүү юмар л явж шийдвэрлэндэ. Тэгээд сэжигтэнгүүд дотор баруун шанаантай сорбтой юм эсвэл толгой нэгтэй хүн байгаа. Баруун шанаа одоо энэ шанааны төвөр гэж үүдэг шүү дээ. Энэ хавцаагаараа тийм толгой нэгтэй тиймэрхүү хүн яг ардч хийсэн. Гол усүрийн тавьсан юм. Ардч хийсэн юм л гэж хэлэндэ. Тэгээд бид нар наач гэрч ихтэй бол илэрчээр хэрэг юм. Зүүнтлийн хөлн тийм доголж явдаг хүн байна. Бас энэ хүмүүс дотор. Энэ хүнийг сайн шалгаж байцааг л хэрэг илэрхийлэх юм байна да. Зайран Дорчхандын дүрстэн хийсэн хүн нь гэмт хэрэг зэдэгдэж байгаа хүнтэй таарч байлаа. Миний сэжилж байгаа тэр хоёр хүнийг л хэлж байна. Тийм хүний хэлсэн бол одоо миний бодолтой тэр хэрэг олдсон байдалтай одоо яг л нийцэж байна гэж би бодож байна. Энэ жил өнгөрөөд ирэх хавар дуусахад ерөнхийдөө энэ хэрэг шийдэх тал руу орно. Энэ жилдээ сайн хөцөлтөө та нар. Зайран Дорчханд энэхүү хэрэг явдлыг аллах гэж үзсэн бөгөөд хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их орох бөгөөд цагдаагийн дээд байгууллага прокуророос ихээхэн дэмжлэг үзүүлж байж энэхүү хэрэг илрэнэ гэж үзсэн юм а. Мэдээлэл өгөх дараагийн зүүн бэлэгтэн зүүн бэлгийн тулаан 4 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Удган Өвлөн.
Харуу бүрий цагаараа 2-3 хүн дуудаар сууж байгаа нь харагдаж байна. Энэ 2 хүн эхлээд 2 хүн байгаа зүгээс нь баруун зүгээс ирж байна. 2 нь 3 болж байна. 3 хүн 4 хүн болж байна. Байгаа газар нь шаан дотор байшин байна. Энэ байшингийн хажууд хоорондоо ноцолдож байгаа харагдана. Энэ хүн тархиндаа юм хүн гэмтэл авч байна. Энэ хүний толгой руу хүн гэмар зогсон. Толгойтой бол цохолсон фосфортой гэмтэлтэй байгаа. Зогтуу байна. Энэ хүн хоёулаа зогтуу байна. Нөгөө хамт байгаа хүмүүс нь явсан. Явцсны дараа ийм явдал болж байна. Харахгүй шүн болсон байна. Энэ хүн хөдлөхгүй байна. За дээрээ хурж байна. Ганцхан хүн мэднэ нэг. Нэг л хүн мэднэ. Удан ойлон энэхүү хэрэгт 3-4 хүн оролцоотой гэж үзсэн бөгөөд хэргийг гол нь хийсэн нэг хүн байгаа гэж үзсэн. Яг тэрнээс гадна та нартай тухайн хүнийг дүрслэн хэлж өгье. Энэ хүн бол энэ хүний хэргийг санаатай хийгээгүй хүн байна. Ойлгоо энэ хоёр өш ханзан урд өмнө хэлам хэрүүл шинжил ямар ч тийм юм байгаагүй гэнгүй сайхан найзууд. Энийг таньдаг мэддэг. Тэр хүн 2 жилийн өмнөх Дотны хүний алдсан гэж байна. Бас миний бодож байгаа тэр хүний аав нь насварсан байгаа. Хамгийн сүүлд явж исэн цуг явсан хүний дүрслэн хэлж өгч болох уу? Дундургийн нуруутай. Дундургийн талтай орондтой. Дундургийн багшилтай. Энэ хүн байна. Шаналдуултай хамар тийм өндөр өвчтэй өндөр хамаргүй юм хүн рүү жаахан нэгэн үсэн халан үстэй өнөр дуухан үстэй өөрөөс нь жаахан дуу болоо насаар хүн Тэгээд тэр царай төрх нь бол бас хөтөөд байна гэж бодчих. Тэр хүний тэр одоо амьдарч байгаа газрыг хэлж өгч болох уу? юу гэж өөрөө юм шиг байдаг байх юм. Яа одоо яасуу. Дүүнчлэн сэжигдэж байгаа хүнийг болон гэрийнхэн зүг чигийг зүг гаргаж хэлсэн юм. Царайны төрх байж байгаа байдал нь тэгээд одоо тэр хүний гэр орных нь манай байгаагаас зүүр зүгтж байна. Зүүр зүгтнэг нь байдаг. Тэгээд одоо энэ бол намаргүй энэ бол хөвчтэй тийм үрдэн бол надад бол харагдсангүй. Удан ойлны үзэж байгаагаар энэхүү хэрэг цагдаагийн байгууллагаар яваад үр дүн төрөхгүй гэж үзэж байна. Энэ бол ер нь бол 4-5 жил болсон юм байна шүү дээ. Энэ хажууд бол 4-5 жил болсон байна. Өнгөрчихсэн байна. Өнгөрчихсэн байна энэ хэрэг. Удан ойлон 3 жилийн өмнө болсныг мөн хэргийн үед талигач болон сэжигтэн бүгд сохтуу байгааг зөв мэдэрч чадсан юм а. Зүүн бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж ханд, зүүн бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Нэгмарч, зүүн бэлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Ойлон, зүүн бэлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зүүн бэлэгчтэй холбогдох утас 8085 тэгнэг 85. оны 10 сарын 20-оос 21-ний шөнө Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын төвд болсон золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө өнгөний шалтгааныг мэдхийг хүсэж нэгэн эмэгтэй манай нэвтрүүлэг тандсан. Түүний нөхөр болох Талигач Эрдэнэт 20-ны орой байгууллагынхаа уурын зуухад мод бэлтгэхээр гарч яваад нэг найзтайгаа таарсан байна. Улмаар хамтдаа аймгийн төвийн хоон байдаг бааранд оржээ. Төд дулгүй араас нь өөр хит хитэн найз нь хүрдсэн ирж тавуулаа хамтдаа аригдсан байна. Орой 21 цаг үед баарнаас гарч ирээд эс гихч итгээд Талигачд агсарч хэд хэдэн удаа цохиж авсан байна. Энэхүү маргааныг найзууд нь салгасан бөгөөд Талигач гэрлүүгээ харихаар баригдаж буй цэцэрлэгийн хашааны хажуугаар явж байхад нь араас нь эс болон энэ хоёр хурч ирж дахин маргалцсан тухай гэрчүүд мэдүүлдэг. Сэжигтэн энэ мөрдөн байцаалтын үед Сэжигтэн эс Талигачийг боож унгаад хэд хэдэн удаа цогсон. Тэгээд босож ирэхгүй байхаар нь чирээд цэцэрлэгийн хашаанд оруулж тавьсан гэж мэдүүлсэн байдаг. Гэвч жилийн дараа өгсөн мэдүүлэгтээ би өмнө мэдүүлэг өгөхдөө сохтуу байсан болохоор худлаа зүйл ярьсан байна. Огт ийм юм болоогүй гэж хэлжээ. Хэргийн
газрын үйлдэл хийсэн тэмдэглэлүүдэд зогссны зүүн урд талд 5.73 см-ийн зайд зөөлөн шорон дээр 2 см урт Орос вокал гутлын мөр илрүү гэж тэмдэглэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад хэргийн холбогдож SN нарын өмсөж явсан вокал гутлуудыг шинжилгээнд явуулахад шинжээчийн 4965 тоо дүгнэлтээр ялдагдагч нарын гутлын улаар дарагдсан байна гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн цогц байсан газараас 65 метрийн зайд сэжигтэн эсийн өрөөсөн гутал олдсон ба эс нь 21 цагт баарнаас гарч шөнийн 3 цагийн үед уурын зоохонд ирж унтсан гэдэг. Дээрх 5 цагийн хугацаанд хаанд байсан бэ гэсэн байцаагчийн асуултанд уурын зоохны гадаа унтаж байсан гэж хариулсан байдаг. Тухайн шөнө өмнө дэлгэр суманд 14 хэмээн хүүтэн байсан тухай лавлага хэрэгт авагдсан ба ийм хүүтэн талигаж хөлдөж өгсөн юм бол 5 цаг гадаа унтсан эс яагаад хөлдөж өгөөгүй юм гэсэн асуулт гарч ирж байна. Энэ бүхнээс үзэхэд энэхүү хэрэг нь хүн амны хэрэг гэдгийг гэрчлэх баримтууд болж байгаа мөн өмнөх 2 зүүн бэлэгтэн гадны нөлөөтэй гэж үзсэн байгаа. Харин дараагийн 2 зүүн бэлэгтэн энэхүү хэргийн талаар юу гэж үзэх болоо? Зүүн бэлгийн академи үзүүлж байна. Зүүн бэлгийн тулаан 6 тун удахгүй их гэж байна. Хэрвээ та Ерөөсийн авиас чадвар 6 дахь мэдрэхгүй далд авиасаа батлан харуулахыг хүсвэл зүүн бэлгийн тулаан 6 нэвтрүүлэгт оролцохыг урьж байна. Дараагийн Монголын шилдэг зүүн бэлэгтэн нь таач байж болно. Улаа ярих биш харин юу чаддгаа батлан харуул. Бид чадвартайг нь чадваргүйгээс нь ялгана. Нэлэргүй мэдээллийг 8885 1185 8888 8337 утсаас асуу. Зүүн бэлгийн тулаан 6. Мэдээлэл өгөөлж зүүн бэлэгтэн зүүн бэлгийн тулаан 5 нэвтрүүлгийн ялагч Зайран Мөнх Эрдэнэ. Зайран Мөнх Эрдэнэ талигачийг хувь хүнийх нь хувьд зөв тодорхойлох хэлж ихэлсэн. Их зөөлөн сэтгэлтэй хүнд ер нь их тийм буруу угуулцуу юм сандаггүй. Хүний ер нь энэ үгээр явна гэхээс хизээж одоо хүндэл уцаараа хүнд тулгаж явдаггүй тийм хүн тавьжээ гэдэг зүйлийг хэлмээр байна. Ер нь их тийм хүний үгээр оромтгой одоо байдал нь өөрийг энэ зүйл рүү их түлхэжтэй гэж миний харахны бол ямар ч хийсэндээ хүний холбоо хамаарал байна гэж миний онгод хэлээд байна. Хүний холбоо хамаарал байна. Гэмт хэрэг муу юм аа гэдэг зүйлээс одоо харагдаад байна гэж. Бүр хэрэгээр одоо их тийм үгээр идэж үгээр их дайрч тавшилж их л одоо их доромжилсан стайл харьцаж хандаж байгаад л нэлээд ширүүхэн л одоо энэ хүнийг л одоо бариад тэгтээ тэр хүн тэндээ жоохон ноцтолтой болж гэж их гарын бүл их сайтай л хүн байна да. Хүмүүс ихтэй л хүн л та. 36-аас нэг за 36-аас дээшээ те 40 орчим насны дол хүндээ л гэдэг зүйлийг би хэлэх гээд мөрч гэсэндээ ходоод нь их өвдөмтгий байдаг. Яг өнөөдрийн байдлаар энэ хэрэгтэй холбогдолтой хүн их чаашлах гэдэг шүү. Нэг тийм хөдөлгөөн хийх гээд байна. Улс орон сэлгэх гэж байна уу гэж хичмээр ч юм уу. Өнгөс бодол санааргаа ер нь яваад байна гэдэг зүйлийг хэлэх гээд. Хамгийн эхлээд бол ерөнхийдөө барьж авсан юм байна. Миний харахнаа барьж авч их хүч хэрэглээд доошо дарсан гэж би хэлнэ. Их өтө. Гэхдээ энэ хүн чиг бас зүгээр байгаагүй. Ерөнхийдөө сурдаас нисргүүцсэн боловч тархины тал дээр ямар нэгэн асуудал байна. Тархины тал руу нэг дөрвөлт юм уу цохилт очиод тэр ерөнхийдөө бас нэг хоолойны өнгө руугаа бас бодоод ирсэн гэж. Хоолойд цолхоролтой, хоолойд 10 гаруй хумсны ортой, ургуулын яд зогсон тийм байдалтай болцсон. Би одоо яг хэрвээ намын үгийг зурагтаас ч юм уу хараад ингээд одоо сонсож байгаа бол чиний одоо үе мөч маш их хөвдөж байгаа. Намрын сарууд дээр дотор эрхтнүүд ч маш их хөвдөсөө. Зүгээр ямар ч гэсэн байхгүй, зүгээр бол байхгүй шүү гэж нэг л ихтэй байна, нэг л хатуутай байна. Тэгж ярих юм бол одоо энэ хэрэг дээр холбогдолтой хүний үр хүүхдүүд дээр хүртэл их тийм том хар толгой одоо нүүрлээд байгаа учраас бол ерөнхийдөө бол одоо үр нөлөө бол байгаа штэ. Тэгээд зүгээр байна гэж зүгээр өнгөрнө гэж яагаад ийм хоожоо бодол гаргаад байгаа юм. Одоо өнгөрсөн гэж яагаад бодоод байгаа юм би ерөөсөй ойлгохгүй шүү гэж. Ууг нь энэ хэрэг рүү яг амцаа шумлаад орчих гэсэн тийм төрийн албаны гэрч одоо цагдаас сэргийлэхийн л одоо мөрддөг хүмүүсийн л одоо тал байлгүй бол одоо биелэн хүмүүийг би хараад байна.
одоо оржиход одоо яг л бэлэн хүн байгаад байна. Энэ хүний хүмүүсийг би яарчлах хэрэгтэй. Ер нь бол одоо гогцоогоо барьж аваад юу явал да, явсан да дээр шүү дээ. Тэгэд бас хэлмээр байна да. Цаатан дуудлага гэдэг байдаг. Яг миний ясан эрдэм чадлын холбогдолтой бас энэ зүйлийг одоо дуудаж өгье доо заяа. Зарим мөнхөрд нь өмнөх зөмбөлөгчтэй адил энэхүү хэрэг гадны нөлөөтэй гэж үзсэн бөгөөд хэрэг болох үеийн үйл явц болон талигаачийн биеинд авсан гэмтлүүдийг зөв дурсан хэлсэн юм. Мөнхөрд нь энэхүү хэргийг илрүүлэх тал дээр өөрийн зүгээс чадлаараа туслахаа хэлсэн юм а. Зөмбөлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорж ханд, зөмбөлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Мегмарч, зөмбөлгийн тулаан 4 шилдэг оролцогч Удган Өвлөн, зөмбөлгийн тулаан 5 ялагч Зайран Мөнхөрдөн. Шилдэг зөмбөлөгчтэй холбогдох утас 8085 тэгнэг 85. Мэдээлэл өгөх сүүлчийн зөмбөлөгтөн зөмбөлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Мегмарч. За талигач маань тэр хэрэг өнгөрдөг өдрөө 4 хүнтэй таарсан байна. Тэр 4 хүн таарахтаа тэр 4 хүнийг одоо бас нэг хэрэг хийж яхад ч юм нэг хулгай асуудал гараад байна. Тиймэрхүү хийж яхад нь харсан бол тэгээд таарсан байна. Тэгээд нэг одоо нэгээс нь талигач хийж тийш нийлүүлэхгүй тул ч юм нэг баг зэргийн жоохон архиус юм уу яасан хэмээр харагдаад байна. За тэгээд ерөнхийдөө нэг зодсон бол. За энэ хэрэг маань ерөнхийдөө бол би одоо миний бодлоор яг ингээд цагдаа шүүхэл бол яваад илэрхгүй шахуулсан байна дүү. Би яг нөгөө хэлэхэд энэ хүмүүсийг яг талигач ямар болсон, яагаад өгсөн яг тэрэн шиг болгоод би цогтой байх гэж бодож байна. Хэрвээ та нарыг хүсвэл би тэр хэрэг хийсэн этгээд энэ бүгд рүү би харж шидэж өгье гэж бодож илээ та нарыг хүсвэл. За тэгье. Тэгье. Тэгээд нэг аян дуусах гэж. Тэгээд нэг хөө игээд босхны шорооноос игээд смайлцтай. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа бол одоо тэр хүмүүс маань одоо өөрсдөө хөвгөлн өөрийгөө ойлгоод, лайлалжгийг олгоод энэ хэрэгээс за цагдаагийн шугамар биш юм ахэд өөрийнхөө хувийн шугамар ядаж өөрчлөлт хүссэн би хэлээ да. Лам Мегмарч энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаар яваад үр дүн төрөхгүй гэж үзсэн бөгөөд өөрийнхөө аргаар гэмтэр хийсэн хүмүүсийг шийтгэе гэж хэлсэн юм. Энэ нь нэвтрүүлэгт хориотой зүйл байсан боловч талигаачийн төссөн ах зөвшөөрсөн учраас камерын гадна талигаачийг хороосон хүмүүст харж чаддгийн аргаар үйл хийхээр болсон юм а. Тэгээд энэ хэрэгтнийг төмөр эдлэгээр орсон балтан малттай ч юм уу тийм сөхмөхтэй ч юм уу тийм энэ төмөр эдлэгээр орсон нэг юм багсан юм да. Тэг. Хоёр жилх настай юм байна. Лам Мегмарч талигаачийн өхөл 4 хүн холбоотой гэж үзсэн бөгөөд хэргийг хийсэн хүний нэрэнд төмрийн зүйл нэр орсон байна гэж үзсэн бөгөөд сэжиглэж байгаа хоёр нь ижил нэртэй бөгөөд Сүх гэдэг нэр оржээ. Сүх одоо төмөр орсон нэртэй хүн байгаа. Одоо л ихэд бол захаасаа эхлээд тэгэр орныхоос юм уу ихэд өвчнийхаа дараа дэрэгд хүмүүсээс нь бүхэн тэрийг би одоо баттай хэлж чадчихна. Тэгэхээр ингэж явж өгөхийнхаа оронд нь нэлэлчгээ сайхан гээд намжлаад тэгээд өнгөрөөд бол нэг зүгээртэй. Энэ бол угаасаа энэ үйл бол бахны шашинч бай, манай зэмбэлгийн активны хувьд ч их хориотой зүйл. Гэхдээ миний сэтгэл хөдлөлд энэ ч үнштэй бас тийм ард нүчнээ амьдрал шүү дээ. Одоо тэр хүний шоронд хийх нь одоо гол биш. Тэр хүн бидэнд за одоо ийм болчлоо, одоо өстөө уучлаарай. Би одоо түн буруутай гэж хэлвэл миний сэтгэл сайхан онгох бол байна л гэж хэлмээр байна.
Лам Мегмаржовын хэлснээр энэхүү үйл нь гэмт хэрэгтнүүдэд хар үйл болж очих бөгөөд үүний үрийг тун удахгүй үзэх болно гэж хэлсэн юм. Гэхдээ гэмт хэрэгтнүүд талигачийн арга ирийнхнээс үнэхээр сэтгэлээсээ уучлалтгүй бол хараал харих болно гэжээ. Хүйсэ гэж бол ерөөсөө бодохгүй. Үннээ хэлээсэй л гэж бодож байна. Талигачийн арга ирийнхэн алуурчдад муу юм хүсэхгүй байгаагаа хэлсэн. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж шаналж зөвхөрсөн сэтгэлийг тайлбарлуулсаа гэж хүсэж байгаа. Улсын ерхий прокурорын газар тавьсан хүсэлтийн хариу мэдэгдэх хуудаснаас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдээс гаргасан 2 удаагийн дүгнэлтээр талигач Эрдэнэтийг осголтын улмаас засварж гэж тогтоосныг та эс зөвшөөрч гомдол гаргасныг үндсэлтэй гэж үзлээ. Иймд прокурорын газар дахин шинжээж томилж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн болохыг мэдэгдэе гэжээ. Хэргийг ахиж задлаад эксмоц хийсэн. Одоо шаардлага гаргаж ир дахин задлаа хийгээд тэгээд л тэр хэрэг ер нь тийм замхрах тийш хандсан. Тэгээд хүүхдүүд нэг харамсалтай байдаг. Ийхүү прокурорын газрын шийдвэрээр дахин задлан шинжилгээ хийхээр болж талигачийн шарилыг хөндөж сумын эмнэлэгт авчирсан байна. Гинтээ аймгийн прокурорын газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн мэдэгдэх хуудаснаас Оршуулгын газраас нь гаргаж шинжилгээ хийсэн 1391 тонн хавц цэргийн материалаар шүүх эмнэлгийн магдан шинжилгээ хийсэн 26 дугаар тоо дүгнэлтээр талигач Эрдэнэт нь осгож насварсан болох нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйл заасан бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бөгөөд яллагдагч Сүхбаатар нь 2010 оны 10 дуусарын 20-ны өдөр тус сумын төвд байх Жомбан баарны гадна танхаарч нийгмийн хэв журмыг ностод зөрчиж догшин авирлаж хохирогч Эрдэнэтийн нүүрэн тус газар нь цогсон болох нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдж байгаа тул түүний ялыг өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181-ийн 2-ын 1 дэх хэсэг зааснаар ял сонсгож яллагчаар татсан гэжээ. Гэвч энэ нь 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн өршөөлийн хуулинд хамрагдаж яллагдагч Сүхбаатарт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлсэн болохыг мэдэгдэе гэжээ. Тэр хэрэг одоо миний бодлоор бол яг тэнд болсон гэж би үзэхгүй л байгаа. Хаа нэг газараа болоод тэгээд тэр хүнийг л тэнд авчирчил орхисон байна л гэж боддог. Энэ бүхнээс үзэхэд Хинтээ аймгийн цагдаагийн газраас Сүхбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шинжээч эмчийн дүгнэлтээр хэргийн зүйчлэлийг өөрчилж өршөөлийн хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энгийнээр өгсний хөх амьдын зол болгож дуусгажээ. Гэмт хэрэгт өнөөдөр ямар ч гимгүй мэт аймгийн төвөр агсан тавьж явдаг гэсэн. Түүнийг дахин хүн осгоож алахгүй байгаасай гэж найдах. Эсвэл хэргийг дахин нягтлан үзэж аль нэгийг хүлээх л үйлдэлээ. Эцсийн дүгнэлтийг үзэгч та бүхэнд үлдээе.